Тэрийг завтэргүүлийн өрөг гүйцэтгэж явж байхдаа 20 гаруй насны залуу арх сутуулганд хэрэгсэн үед голын усанд сэлэх гэж ороод тэгээ яг живж явах үед нь бид нар сая аврах ажиллагаа хийж гаргалаа. Тэгээ гаргаад анхан шатны тусламж үзүүлж нөгөө 91 минут гаргалаа. Энэ он гарсаар өнөөдрөх хүртэлх хугацаанд 80 иргэн харамсалтайгаар голын усанд эндэж амнасаа алджээ. Үүний 20 бага насны хүүхэд байгаа юм. Бага насны хүүхдүүдээ голын ирэг дээр хараа нэлтгүй орчихдаг. Нөгөө хүүхэд минь одоо бөмбөгөөр тоглож байгаа ч юм уу, тэгээ бөмбөгөө усанд алдаад тэгээ нөгөө араас нь орчдөг. Эцэг их нь ч өөртөө ч бараг мдээгүй тийм тохиолдол бас байдаг. Тэгээ яг бага насны нэг 6 настай хүүхдийг яг бид нар бас яг дөнгөж саяны тохиолдолоос яг живж явах үед яг гаргаж ирж ирсэн. Тэгэхэд ар гэрийнх нь бас яг өөртөө бас мдээгүй байсан яг живж байгаа үе. Тэр маш их харамсалтай санагдав. Усанд тасалсан хүнийг аврахын тулд ихтэлний ээлжинд аюулгүй ажиллагаа заавал шаардлагатай. Авраад гараад ирсний дараа бол тухайн маань ухаантай байна уу, ямар байна гэдгийг үнэлэх хэрэгтэй. Энгийн командир нүдэнээ миний гарыг атах иймэрхүү байдлаар мөрнөөс эсрэх иймэрхүү байдлаар дуудана. Ямар нэгэн хариу урвал өгөхгүй байвал энэ хүний амьсгал зүрх судас зогссон байна гэж үзээд мэргэжлийн тусламжийн багийг дуутгана. Хүний уушиг усаар дүүрээ тэрнээс одоо 3-5 минутын хугацаанд ер нь яг л очоод гарахгүй бол ер нь тэгээд найдвар байхгүй л гэж ер нь тооцоол байдаг. Нэг хайхрамжгүй үйлдэл нь болохоор нөгөө хүн одоо ингэ живж штэ одоо тэнгуут нөгөө араас нь орох гэж араас нь аврах гэж орж ирнэ гэж өөртөө бас давхар эрсдүүлээд идэг. Тэр нь бол маш их буруу. Тэгээ одоо саяны тохиолдол Баян-Улгийн аймагт ингээд нэг айлын 5 хүн ингээд ирсэн. Тэр нь яагаад гэвэл нэг хүн живэнгүүт араараас ингээд ороод нэг нэгэд эрсдэлд оруулчихж байгаа.